надад нэг юм санагдлаа л да. Таныг ярьж байхад чинь монголчууд бид нар зүүн өндөртэй хүмүүс гэдэг тийм. Ер нь бол мөнх тэнгэр шүтлэгтэй аж гэдэг юм уу? Шүтлэг гэж хэлчихээр чинь энэ чинь бас болохоо хэлчихэж байгаа. Тэнгэр үзэл тийм ээ. Тэнгэр үзэл тэнгэртэйгээ холбоотой байдаг гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр одоо таны буулгаад байгаа энэ ном ер нь бол яг сүүлийн үед маш олон хүмүүс ингэж тэнгэрээс ном буулгаж бичиж байгаа гэсэн санаа агуулга ярьж байна тий. Таны одоо жишээлбэл монизм гэж яриад байна шүү тий. Магадгүй энийг тайлбарлах бас эхний алхам болов мөн үү? Одоо ингээд ерөнхийдөө номынхаа агуулгын талаар бас ярив. Тийм. Ер нь бол энэ номыг ер нь чигсэн нэслийг одоо монизм гэдэг санаа бол ингээд 2 юм уу? За миний одоогийн бодож байгаагаар бол 2 юм уу 3 битээ ард дээрээс яг монизм гэдэг үсэл баримт түнэр ер нь хэлж байгаа. Тэр нь ер нь миний ингээд сүүлд ингээд 10 жилийн хугацаанд өөрөө өөртөө ингээд асуулт тавьсан асуултууд хариулт нь ингээд орж ирээд ингээд нэг жилээ одоо ингэж байхгүй. Би ингээд нэг жилд өөртөө нэг л асуулт тавьж байгаа байхгүй. Тэнгууд тухайн ингээд нэг жилийн бүтэн нэг жилийн хугацаанд би зөвхөн одоо тэр асуултынхаа хариултыг авах тул ингээд одоо ингээд амьдрсан болж гараад байна гэсэн үг тийм. Тэнгууд одоо би ингээд сүүлийн 10 жил би өөртөө тавьсан 10 асуулт тийм. Тэнгууд 10 дахь асуулт нь ер нь одоо ингээд би ингээд 10 дахь асуултыг энэ жил ер нь л ойлгож байгаа байхгүй. 10 дахь асуултных нь хариу нь өөрөө баг ингээд дахиад нэг ном болохоор тэнгууд ер нь бол нэг ингэж үзтгэлтэй хариулт бол ер нь бол ингээд байж идэг гэж үздэг орчлын ертөнцийн. Хамгийн гол нь хүн асуултаа асуух нь хамгийн чухал гэж үздэг. Ямар нэгэн зөв асуултаа асуулаа гэдэг орчлын ертөнц хорвоо ертөнц өөрөө яаж хийж байгаад хариулт бичсэн заавал өгнө гэдэг. Тэгээд ер нь бол яг өөрийнхөө одоо өөрөөсөө асуусан хорвоо ертөнцөөс асуусан 9 асуултын одоо хариултыг ер нь бацаад нийлүүлээд ингээд нэг тэрүүнд чирсэн гэсэн. Зөв маш гоё. Яалтгүй одоо зөв асуулт гэдэг зүйл сониуч байх гэдэг зүйл хүнийг бас хөгжүүлээд байна те нэг талаар маш энгийнээр хэлэх юм бол одоо жишээлбэл таны эхний асуулт ямар асуулт байсан бэ? 10 асуулт гэж байна ш. Энд чинь бас их одоо юу гэдэг үлээ нэг базаж юу яасан бас чухал асуулт байх гэдэг жил судална нэг асуултан дээр жил судална гэдэг чинь бас их хөөрхөн маш сонирхолтой байна л да. Эхний асуулттай нь ямар асуулт байсан бол? Эхний асуултан дээр бас ер нь 10 жилийн өмнө манай ээж юм би модод тэнгуут ингээд бид хэд ингээд Турк руу энэ төгрөө тэгээд яг бид дээр очсон болохоор Турк руу хятад руу тэгээ Монголын эмчгүүд ингээд ер нь яваад тэнгуут тухайн хүний өвчин нь эдгэсгүй гэдэг байна. Тэнгуут хүн болохоор би ингээд яаж ч яагаад гэдэг ээжийг ингээд аварч амьд үлдээмэрээс нэ. Тэгвэл энэ дээрээс болохоор ингээд ангаах ухаан орчин ингээд ангаах ухаан энэ зүйлийг ингээд дийсэх болсон бол хэрвээ тол ертөнцийн хариулт байгаа болов гэж юу дан хийж гисэн. Тэнгуут нөгөө нэг зургатаар ингээд гараад идчих. Пастор би аягаа хүмүүсийн өмнө хараагүй нэг фотод гараад тавиад дараа оруулдаг. Тэнгуут бас нэг домог маягийн зүйлсүүд байна. Одоо ерөөл хэлсээр хагаад өөрийнхөө өвчнийг ингээд цэцэг идэхгүй болгочих. Тэнгуут инээсээр хагаад идсэн ч гэдэг юм те. Тэгвэл ийм зүйл дээр ер нь бол хариулт байгаа болов. Ер нь бол даалт ертөнцөөр итгэл үнэмшлэр одоо хүнийг идгэж болох болов гэсэн асуулт байна. Хамгийн тодорхойлсон тэр асуулт. Тэгвэл хүнд ингээд юу хийж чадахгүй зүйл байж таа. Тэгээд хийж чадахгүй зүйл болох. Би сүм ингээд унтаж чадахгүй. Үсээ цулгаагаад тэг бүр нүрээ мөч би ямар ч болохгүй. Энэ бол тийм зүйл. Тэгээд ингээд нөгөө доод тэнцэн тактер юу нэг хийсэн. Тэгээд юу нэг нэг дээжиг яг авах ч чадаагүй л дээ. Тэг. Тэгээд ер нь яг одоо ингээд хахад хоёр төр ингээд тэр ертөнцөө ингээд даад ертөнцөө ингээд итгэл үнэмхээр ингээд орно шүү дээ. Тэнгууд хүмүүс тасэр
Миний иргэн тойрны хүмүүст ялангуяа тийм батал сүрөө авч байгаа юм хүмүүс ер нь санагддаг байсан шүү. Батал сүрүүхэд яваад очив. Тэгээд ер нь одоо ингээд хараад байхдаа тэр үеийн тоолоод ингээд хараад байхдаа энэ нь өөрөө бидний ингээд хурц гэж бодож байгаа бодол билээ олоолох гээд бодлын биеийг олоолох гээд бидний хурц гэж бодож байгаа тэр зүйл маань яг үнэндээ бас шинжлэх ухаанаар цагдаа юм хэлсэн байгаа. Одоо бодол билээ олдог гэж юм чинь ингээд тийм шашны буддын шашны ер нь одоо гол үндсэн суурьуудын нэг нь байгаа юм л да. Буддын шашны болохоор эхлээд хамгийн ихэнд зүг үүсгээс өмнө оюун хаан байсан гэж үздэг. Оюун хаанаас одоо бүтээл бий болсон гэж үздэг. Тэгвэл бодол нь бийт болоод нэг техник санхтай дээ шүү дээ. Тэгвэл үүнийг бас ингээд өчигдрийн шинжлэх ухаан дээр бас ингээд шинжлэх ухаан дээр лабораторийн нөхцөлөөр атомыг ингээд судалж байхдаа атомын дотор ингээд протон нейтron гэж байгаа нэ. Тэгээд протон нейтроныг тойроод ингээд байнга эргэлдчихэдэг. Тэгтээ ямар ч орчин үеийн техник технологиор багажаар тухайн электроны хөдөлгөөнийг ингээд capture хийх рекорд хийх юм байна. Нэг хасад одоо миний толгойн зүүнтэй нэг хасад энэ чинь ирсэн байгаа болохоор яг хөдөлгөөнийг ингээд нэг байрж аваад бичлэг хийх тохиолдол байдмаа. Тэгвэл тэрэнд ингээд хамгийн сонин ингээд физикийн ертөнцийг бүр солиоруулаад бүр ингээд давталсан нэг үйл явдал болсон байгаа. Тэр нь болохоор ингээд орчин үеийн шинжлэх ухаан, орчин үеийн физикийн бүр үндэс суурь болоод дахин одоо Ньютоны физик гэдгээс ахаад нэг өөр шинжлэх ухаан, шинэ физик ингээд үүсгэсэн. Тэр туршилт. Тэр туршилтан дээр болохоор туршилт хийж байгаа хүн нь өөрөө за энэ электрон одоо ингэж хөдлөндөө гэж бодоход тэр электроных нь тэгж хөдлөх магадлал нь ингээд нэмэгдчихэж байна гэж байна. Одоо хараахаар ярих юм бол одоо электрон ингээд нар зүүн иргэндээ гэж тухайн эрдэмтэн бодоод тэр электроны хөдөлгөөнийг ажиллахад нэрэл нар зүүн иргэх магадлал нь өсчихэж байна. За нар буруу иргэж байгаа гэж бодоход үнэхээр тэр электрон гэж байгаа тэр гэрлийн цахилгааны нар буруу ирэх магадлал нь өсчихэж байна гэж байна. Энэ бол ингээд шинжлэх ухаан болохоор тэр туршилтаас өмнө бүх зүйлийг хэмжиж болно. Тэгээд бүх зүйлийг дахин хийгээд баталж болно гэж үзчихсэн байна. Одоо ингээд алим ингээд унахад юм бол алим ингээд мөчрөөс татаад юм бол доошоод оноо гэдэг Ньютоны хууль шүү дээ. Тэгээд татах хүчин тэр байна, алимны жинэн энэ байна, хугацаан тэр байна. Бүх зүйлийг хэмжиж болно гэж хэлсэн чинь тэр атомын дотор байгаа электроныг ингээд хэмжих аргагүй болоод энэ чинь тэрнийг хэмжихийн тулд тэр одоо эрдэмтнийх нь өөрийнх нь үзэл бодол нь түүнд нь ингээд нөлөөлж байгаа. Тэр байдал нь одоо физикийн одоо ойлголтыг физикийн эрдэмтдийг тийм зочроос үйл явдлаа. Тэгээ энэ нь ингээд шинэ ахаад шинжлэх ухааны ахаад шинэ физикийн уршил болоод хөгжөөд байна. Тэгвэл энэ ингээд бүх зүйл нь ингээд хахад миний ингээд тэр ихтгэл үнэмшилгээд байгаа тэр пастор те миний чи итгэх болоо тэр лам ингээд тарин уушаад итгэх болоо гэж ингээд бос хүмүүсийн нүдэнд ингээд мохорсдог гэж харагдчихсэн зүйлс нь одоо ингээд харахад бол нэг тийм мохор биш. Шинжлэх ухаанаар бас батгдаж болохгүй юм зүйл байсан байна. Одоо нөгөө квантын хууль гэж яриад байгаа тийм ээ сүүлийн квант физикийн хууль гэж бодол биелээ олдог гэдэгтээ бас ингэж уйлдуулах гал хүмүүс маш их эрэл харгуул хийгээд яваад байгаа тий. Бас нэг юм бодогдлоо л доо. Одоо эргээд хоёлаа яг нөгөө ихтгэл үнэмшил шашин гээд ингээд хуваагдчихад байгаа зүйлсийн талаар гээд бодсон чинь бас нэг юм байж болох юм. Аливаа зүйл хүн ямар хэмжээнд ямар чанараар ингэж ихтгэл үнэмшлээ өгж जैन тэр нь одоо бичжээдэг бас нэг юм байх гэдэг тийм ээ. Одоо жишээлх юм бол яг уу энд ч гэсэн байна л да гадны хүмүүс Европод яг ихтгэл үнэмшлээ бүр ингээд 100% өгцөн шашиндаа өгцөн хүмүүс үл маш цөөхөн бидэг байхгүй юу. Яг нөгөө манай монголчууд нэг удын шашинтай гисэн ирнээсээ бид нар үнэхээр тэр ном нь юу гэж байгаа юм ямар утгатай яадгийн философи нь юу юм гэдгийг өөртөө яг
тодорхой мэддэггүй гэвэл мэддэггүй шүү дээ, тийм ээ. Яг тэрэн шиг эднэрийн ерөнхийдөө ихэнх дийлэнх хүмүүс нь тийм тэр энэ хэлбэрээр явдаг байхгүй. Ер нь бол та ерөнхий нэг ойлголттой бид нар бол ийм юм аа гэд ингээд хайрцагт ороод нөгөө нэг юундээ эргэлдэж байгаа системд ороод явж идэг юм шүү хаана. Тэгээд нэг зүйлийг би анзаарсан одоо жишээлх юм бол тэр ихтгэл үнэмшлээ тэр хэмжээс нь ямар ч хийж болно хамаагүй их бага нь хамаагүй. Ерөнхийдөө ихтгэл үнэмшлээ өгж байгаа жишээлх юм бол нэг сүм хийдүүд байдаг да тий гадны иглис гээд катедрал ч юм уу тий эднэр дээр ингээ очихоор ягаад чи тэнд нэг юм өөр энерги байдаг. Квантын хуулиараач гэдэг юм уу, ерөнхийдөө физикийн хуулиараач гэдэг юм уу, даалт ертөнцийн хуулиараач гэдэг юм уу, нэг юм шал өөр орчин байгаад идэг байхгүй. Тэгээ би яг тэгж бодсон байхгүй. Ер нь хүн төрлөختний ихтгэл үнэмшлээ өгдөг хамаагүй их бага нь хамаагүй. Тэр нэг юм цугларч байгаа энерги цуглараад байна тий. Яг тэр нэг газар дээр одоо катедралч гэдэг юм уу, жижигхэн сүмч гэдэг юм уу. Тэрэнд орсон хүн болгон ингээл нэг тайвшраад ч юм уу өөрийгөө нэг юм хамгаалагдсан мэдрэмж төрөөд ч гэдэг юм уу те их бага хэмжээгээр нэг юм энергийн бөөгнөрөл болоод байгаа газар бас тэнд нэг юм шал өөр орчин өөр атмосфер үүсэж байна. Тэгэхээр яг л энэ нөгөө нэг квантын хуульч гэдэг юм уу энэ нэг юм физикийн хуультай бас холбогдоод байх гэдэг нь те. Ер нь бол хүмүүсийн физик үнэмшлийн одоо ингээд тоолж байгаа нэг юм занал ерөнхий занал байна. Эсвэл за ялангуяа христийн шашны хувьд болохоор тэнд нэг заавалч хүү пастор байгаад байдаг. Пастор нэсэд одоо бурхан тэгээд ирж байгаа хүн хоёрын хооронд одоо тийм зуурчлагчийн одоо үүрэгтэй. Тэгээд пастор нь ер нь бол хүний одоо тэр хэлсэн үгийг нь дамжуулдаг. Босоо ийм зүйл хүч чаг өөрөө одоо дамжуулдаг тийм үүрэгтэй. Тэнгууд ертөнц ер нь за христийн яг шашин гэж яг альбиос бүгэлдэж бий болоод за тийм шинжлэх ухааны одоо нэг том нээлтүүд одоо галилей те одоо дэлхий яг үндэ нарыг тойрдог гэж одоо том ингээд нөгөө нээлтүүд хийж байгаа шинжлэх ухааны. Энэ нээлтийг их хүртэлх хугацаанд ер нь бол тэр намрын тэр паспортын хэлсэн үг нь ер нь хууль байсан гэж байна. Өөрөлд энэ зүйл ерөөсөө юм байдаг. Үүнд ингээд заавал итгэж өмнө гэдэг толгой шаарддаг. Тэгмүүд энэ ингээд бүзээ ингээд нуран олсон бай гэж тонгод. За нуран унж хэлсэн бай гэж тонгод нөгөө нээлтүүд гарч ирээд одоо дэлхийн нарыг тойрдог тий дэлхийн нарыг тойрдог ингээд тонгод цар өөрөө дэлхийг бас ингээд тойрдог. Энэ ингээд нөгөө шинжлэх ухааны нээлтүүд нь шашны одоо үзэл баримтны шашны сургаалуудын мөргөлдөөд үгүйсгээд хэлсэн. Нууд хүмүүс ингээд юунд итгэж үнэмших гэмээр хэсэг бас ингээд бэлдсэн байгаа байхгүй. Шашин гэдэг зүйл чинь шинжлэх ухаан гэдэг тэнгууд ер нь бол ингээд тухайн юм. За тэгвэл шинжлэх ухаанд бүх асуултын хариулт байгаа юм бол шинжлэх ухаанд ингээд бүх зүйлээ ингээд найдаа гэж шинжлэх ухаанаар бүх зүйлийг баталгаад ингээд оролдонгууд бас ингээд тэр нь бас ингээд өрөөсгөл байгаа нь одоо ингээд ер нь одоогийн үед ингээд бас харагдаж эхэлж байгаа байхгүй. Бүх зүйлийг одоо үсгийг, амьдралыг ч юм уу болж ирсэн зүйл ингээд шинжлэх ухааны үүднээс тайлбарлах юм зөв. Энэ дээр бол тийм шашны тийм үзэл баримтлал нь ингэж явж байгаа шинжлэх ухаан руу ороод одоо хүмүүс яг одоо ер нь нийтлэхий олонхоор ямар хөө төчөнд байгаа байх гэдэг юм уу. Ер нь л эргэлзэх нь бол эргэлзэн. Шашинтай итгэл үнэмшилтэй хүндлэлтэй хүндлэн. Тэгтээ бас түүндээ эргэлзэлтэй хандаад цаана юу байгаа бол гэдэг нэг тийм асуултыг ер нь хүмүүс өөрөө өөрсдөө юм шихээр тавьж байгаа үеийн ер нь угаасаа. Тийм байна. Яг нөгөө шашин туулаараа гэдэг шиг Европ бол мэдээж хэрэг яг Европын төвхийг харах юм бол гарцаагүй Христосын шашинтай холбогдоод идэг те бүх цаг үедээ. Гэтэл тэр нь яг өнөөдөр угаасаа ихэнх хүмүүсийн итгэл үнэмшилт энэ бол шашнаар дамжуулж хүмүүсийг юу яаж исэн юм боолчилж исэн хэлбэр юм гэдэг үзлийг бол одоо ялгаагүй нийтээрээ л тавиад ах шиг байгаа. Гэтэл
эргээд ингээд яг бид нар ямар байсан бэ? Монголчуудын түүхэнд ямар байсан бэ гэд харахаар ялтгүй л нөгөө энэ нөгөө бид нар аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг тэр нэг тэнгэр үзэл дотор байдаг. Тэ тэнгэр үзэл гэдэг маань ялтгүй энэ шинжлэх ухаанаас давчсан гэхэд хаашаа ерөнхийдөө нөгөө нэг илүү ертөнцийн мөн чанарыг жамын хуулийг танина гэдэг нөгөө жижигхэн агуулга байгаа ш. Жижигхэн юмнээс маш мөн агуулга тэр дотор ерөнхийдөө өвдөжсөн нэлээд гүнзгий нэвтрээд бүгдийг таньсан байсан болов та юу гэж боддог вэ? Энэ дээр бас ер нь бол одоо энэ монголчуудын бас сэтгэл хөдлөлийн одоо хөгжсөн бас ер нь нэгэн ингээ хоцорсон юм байсан байгаа байхгүй. Яг нэг лам гэж явж чаас сэтгэл ингээд зам ингээд бас ингээд ор өмсгөө хотлын хамтыг болчиход тэгвэл сүүлийн ялхангүй сүүлийн нэг 15-20 жилийн хугацаанд ер нь бас маш хурдан ингээд олон ингээд шашнуудын мэдээлэл үзэж хурдан хурцтайгаар юм хөгжүүлсэн байдаг. Тэгээ энэ дээр бас нэг бөөнрийн бас бахан давлгаа байна. Бөөнрийн давлгаа 2000-ад онд нэг ингээд хүчтэй давлгаа үзээд тэгээ 2010-10-ад онд бас нэг хүчтэй давлгаа үзээд тэгээд энэ нөгөө давлгаанууд нь болохоор бас нөгөө нэг шашны урсгал гэдэг шиг олон улаанчдын бөө хүмүүс ингээд нийгэмсэнд үрж гардаг. Тэгээд энэ бас ингээд энэ хөгжлийг бас ер нь бол хурцгах нэлээд шилтгсэн ер нь хурцгах шилтгсэн. Тэгээд нөгөө хүмүүс нөгөө хэвцүүлэх боломж өгсөн. За хүн ингээд буддын шашин дээр нөгөө аюул олон анжуур гэдэг нөгөө олон сургаалууд байдаг. Христийн шашны номнууд нь Библийн номнууд нь орчуулагдаад ороод ирнэ. Тэнгууд нөгөө бөөнрийн давлгааны нөгөө давлгааны ачаар монголчуудын тэгвэл бүр яг өөрсдийнх нь шүтдэг байсан тэнгэр үзэл яг юу байсан гэдэг маш олон мэдээлэл бас ингээд орж ирсэн. Тэгээ үүн дээрээс хүмүүс ер нь бол за сүүлийн одоо бас ингээд хөгжил дээрээ яваад бас бөөнрийн үзэл бодол нь бас ингээд зөвхөн тэнгэр үзэл гэдэг нь бас ингээд улмал дэлхийн нийтээр ер нь бас бүхтэй хүлээн зөвшөөрөх тусраа ер нь болоод явж байгаа. Ер нь тийм хөгжил дээрээ бас явж байгаа. Маш олон ерөнхийдөө шашнуудыг судалсан гэдэг чинь штэ тий энэ дундаас тэгээд ер нь бол өөрийгөө олж авсан гэж ойлгож болох уу? Та өөрийнхөө тэр итгэл үнэмшлийг өөрийнхөө язгуурлуу хараад өвдөжсийнхаа гэдэг юм уу те яг өөрийгөө одоо хүмүүс зарим нэг өөрийгөө олно гэж яриад шүү. Өөрийгөө олох ёстой юм уу зүгээр таних ёстой юм болов та яасан бэ? Энэ бас ер нь бол ингээд шатандаа жилтэй ингээд яваад ирсэн. Тэгээд өөрийгөө олох дэх таних гэдэг нь бас нэлээд ингээд хожоо ер нь. Тэгээд тэрнийг ингээд танихаас өмнө болохоор би ингээд нөгөө forex гэж хийдэг байсан. Тэгээд forex дээр бас тэр яадгүй гэдэг нь ханшийн өөрчлөлтөн дээрээс хүмүүс мөнгө олдог штеп. Тэгвэл энэ ер нь бол энэ ер нь хоёр дахь асуулттай ер нь холбоотой. Тэгээд би ингээд орой онцгой ингээд forex-ээр ингээд уцаараа ингээд ороод харангууд миний таасанд $2000. Тэгвэл би унтчаад босоод ирэнгууд $8000. Тэснэ оройдоо унтаад маргааш нь $16,000. Тэгвэл энэ дээрээс ер нь бол ингээд нийт ингээд одоо ерөнхий утгаараа ингээд харах бол би болохоор алтны ханшин дээр ингээд ер нь бол одоо авалт сэл ба хийдэг гэсэн. Тэгвэл энэ дээр ерөнхий утгаар ингээд алтны ханш за 1170 жоод өнөөдөр 1800 болсон. За ерөнхийдөө ингээд өсөх ханш байгаа ч гэсэндээ тэр ханш ингээд байнга ингээд өсөөд унаад нэг харахад 1170 тэгээ 1200 тэгээ буцаа 1180 гэдэг. Энэ ханшийн өөрчлөлтийг юу ингээд өөрчлөөд байна гэдэг ингээ гайхдаг юм шиг. Яг юу энэ ханшиг яг мэд өөрчлөөд байна. Тэгвэл энэ болохоор бас бүр энэ нь бүр сонирм гэсэн юм байна. Одоо Монголд бидгээр сонирм. Тэгвэл одоо ингээд ханшийн өөрчлөлтөн дээр хүмүүс бол зөв ингээд ч жоохгүй. Одоо forex дээр мөнгө оллоо гэдэг чинь ингээд татэлээс мөнгө олчлаа гэдэг жоохгүй. Мөнгө алдлаа гэдэг нь чи татэл татсан гэдэг байхгүй юу? Тэгээд тэр алтны ханшиг юм уу долларын ханшиг валют ханшиг юу тогтоогоод байна гэх юм уу үйл үзэгдэх гарыг нэгжүүл ингээд яаж байгаа тань одоо тогтоож байгаа гэдэг байхгүй юу? Тэгвэл үйл үзэгдэх гараг гэдэг нь юу юм бэ гэдэг нь чинь үйл үзэгдэх гараг гэдэг онц нь болохоор Адам Смитийн 1776 онд бичсэн одоо National Treasury гэдэг ер нь бол номондоо илүү дэлгэрэнгүй гэсэн байдаг.
Тэгээд энэ номноос ингээд за энэ онол нь ингээд гарсан байна гэх юм чинь бас гэсэн нэг. Тэнгууд ингээд Монгол зурхаа гэж байгаа юм байна л байсан юм байна. Монголын тоон зурхаа. Тэнгууд Монголын тоон зурхаагаар яаж гарсан бэ гэх тэнгууд Үстгээд улсын тэнгууд Адам Смит өөрөө Шотланд улсын баг. Скот улсын. Тэнгууд Монгол зурхаагаар болохоор Үстгээд улсын Эдмийн Шимтгээд нэртэй хүн шунлаар эдийн засгийг удирддаг гэм ном бичнэ. Энэ хүн ном нь болохоор хүн төрөлхтний сүнслэг уналтын 200 жилийн эхлэл болно гэдэг. Оо за. Тэгэхээр 1770-аад онд бичигдсэн ном гэдэгт одоо тэр сүнслэг уналтын төгсгөл нь дөнгөж цайхан болсон гэх байна. Тэгээд үйл үзэл гэдэг нь болохоор ер нь яг онлын хувьд бол ер нь гоё сонсогдсон. Одоо жишээлбэл би харандааг үйлдвэрлэдэг байлаа гэхэд би энэ харандааг 10,000-аар зарших гэсэн өндөр үнээр та худалдаж авч байгаа хүний хувьд бол бага үнээр 1,000 төгрөгөөр худалдаж авах гэсэн. Тэгвэл бид хоёр ер нь бол энэ харандааг 5,000 төгрөгөн дээр ер нь бол уулзна гэдэг байхгүй энэ харандааны ханшин. Энэ ер нь бол үйл үзэгдэх баар орчин үеийн чөлөө зах зээл гэдэг зүйлээ хамгийн суур ойлгосноор энэ байна. Тэгвэл энэ болохоор яг яагаад сүнслэг уналтыг бий болгоод байна гэдэг тэнгууд миний дотор байгаа одоо чөтгөрлөг муу хүслийг гадаж ирээд байгаа байхгүй. Илүү гэсэн миний сонслыг өдөө. Энэ харандаг би 3,000-аар зарж болох байсан гэсэн би чөлөө зах зээлийн хуулиар би илүүг авахыг хүсэж байгаа учраас би нэг 10k-аар зарах гэдэг. Тэгвэл таны хувьд энэ харандаа үнэ цэнтэй байлаа ч гэсэн 3,000 үнэ цэнтэй байлаа ч гэсэн та одоо чөлөө зах зээлийн хуулиар та өөрөө үнээ тогтоох эрх мэдэлтэй учраас илүү багаар үннийг тогтоох гэж 1,000-аар авах гэдэг. Тэгвэл энэ тал хоёр талын хүмүүсийн шунал ингээд ажиллаад байна байхгүй юу? Энэ нь тийм учраас хүмүүсийн шунлыг өдөөдөг, шунлыг одоо ингээд ажилуулдаг, шунлан дээр ингээд аншиг тогтоодог ийм одоо систем учраас ер нь бол хүний сүнслэг онцлог одоо төслөө гэж ер нь Монгол хэлээр хэлсэн юм тийм. Маш сонирхолтой. Энэ сая түрүү нөгөө Монгол зурхаан гэд ярьчлаа шүү дээ тий. Хин гэдэг хүн гэсэн бэ? Хин гэдэг хүн одоо жишээлх юм л тэр хүн одоо Монгол зурхаа дээр гарч байгаа зүйл энэ Адам Смитийн ямар гар илээ? Үл үзэгдэх гар тий. Энэ зүйлийг одоо жишээлх юм л Монгол зурхаад өмнө нь юу яатсан байсан гэсэн үг үү? Тооцоолсон байсан байна гэсэн үг үү? Тэгээ өмнө нь одоо зурцсан байсан юм. Зурцсан байсан. Аха. Тэгээ тэгж юунаас гардаг. Тэр чинь бас юм байна. Тэнгууд одоо яг яах вэ гэх тэнгууд одоо ер нь бол яг яавал дээр вэ гэх тэнгууд одоо ханшиг одоо жишээлбэл би өөрөө шунлаар ханшиг тогтоогод байна шүү дээ. Ирээдүйд ер нь бол ханш яг яаж тогтвол дээр вэ гэх тэнгууд одоо хүн төрөлхтөнд технологи төдөө маш сайн хөгжиж байгаа шүү дээ. Технологи ингээд маш сайн хөгжөөд AI ингээд хүн шиг ингээд хүнээс илүү даваалдаг чинь роботууд хэдэн цагаар ч хамаагүй ажиллаж байна те. Тэгвэл ер нь бол ирээдүйд одоо жишээлбэл энэ харандаа бидний мэдэж уудаг зүйлс ер нь бол маш илбэг дэлбэг болно гэж байгаа байхгүй. Тэгвэл юмсын үнэ нь ер нь ингээд буурна. Тэгээ бид нар эд материал ингээд ингэж ажиллах шаардлагатай. Тэгвэл ирээдүйд юу үнд авах вэ гэх юм бол ерөөсөө үнэ мэдлэг байхгүй. Хэсэг мэдлэг байхгүй. Үнэ мэдлэг. Тэгээ хүмүүс тэнгууд би биендээ ингээд өөрсдийнхөө ойлголт тухаард тэгээ сүнснийхээ ойлголт тухаарлыг хуваалцаад тэнгууд нөгөө хүмүүс нэсээр үнэн хариулт нь өөрийнхөө одоо өглөг болгоод бэлэг болгоод хэлээ өгнө таахгүй. Тэнгууд би тэр мэдээлэл ингээд тэр оргуу олсон сүгчээс байна. Тэнгууд нөгөө хүмүүс амттай болохоор зөвхөн хэрэгцээнийхээ хэрэгцээ таахгүй. Тэнгууд энэ одоо ер нь бол одоо мөнгө гэдэг зүйл ихлээд ингээд баастер байж байгаа цаас болоод одоо онлайн болоод биткойн болоод тийм шүү дээ. Тэгвэл ер нь ирээдүйдээ яг яах вэ гэх юм бол бие биенээс ер нь авахын тулд биш ер нь бол бие биендээ өгдөг одоо өглөг маягийн систем ирээдүйд үүснэ гэдэг юм. Тэгэхээр бид нар хоол хүнсний хангалттай эдгээс хэрэглэх болчихсон. Хүмүүс ойлголт хаалын төлөө ер нь л амьдрын. Үүнийхэн төлөө хариулт нь одоо банк зэргийн
одоо өвлөг байдлаар одоо хэвцээг хангах гэдэг. Зөв. Одоо нэг ийм юм асуулт гараад ургаад ирлээ л дээ. Бид нар энэ нөгөө хүн төрөлхтний сүнслэг уналт гэж ярьчлаа. Сүнслэг уналт өөрөө эргээд дандаа нөгөө шунал дээр суурилж байсан. Ерөнхийдөө хүн төрөлхтний энэ хандлага цаг үед өөр байсан уу? Дандаа ижил байсан юм болов уу?